Тэндээ утсан уу хаагдсан уу? Нэг нь хажуунаас нь асуугаад тийм ээ. Тэгэхээр бас энэ олон юм яатсан ч одоо твдэж. Аачлаа. Сол хамрын тавь. За эхлэе. За ингээд одоо 17 дугаар жарны тэн унжилгад хэмээх Шороныхоо жил гарч байна. Тэгээ Монголын ард түмэн сүсгтэн олон та бүхэндээ энэ гарч байгаа шинэ жилийн Шороныхоо жилийн мэндийг дэвшүүлье. Сар шинийн мэндийг дэвшүүлж байна. Тэгээд одоо бид өнгөрсөн жил сайхан Монгол орны дээр хөгжиж дэвшсэн, ард түмэн амжилтанд дээшилсэн, засаг төрн одоо сайхан цэгцэрч хөгжил дэвшлийнхаа замд орсон ийм сайхан одоо үе байлаа. Тэгээ Монгол оронд ихээхэн өөрчлөлт гарсан. Ер нь 1990 оноос хойш үзэгдэж харагдахгүй их сайхан өөрчлөлтүүд бий болж Улаанбаатар хизээ юм байлаа. Миний багада ярьжсэн ард кино театр элдв Ленин клуб эднүүдгээд ярихлаар одооны залуучууд огт ойлгохоо байж. Тэгээ тэр өндөр сайхан байшингууд кино театр эднүүд гэдэг нь хичнээн гоё болсон. Зам харгүй одоо энэ үзэгдэж харагдахгүй гоё болгосон. Ийм сайхан байна. Сүүлийн 25-6 жил бол их хөгжил дээр. Гэхдээ нодон жилээс хойш одоо энэ нохой жилийн хөтөл бид бас улс орны хэмжээнд ихээхэн өөрчлөлт гаргасан ийм жил боллоо гэж бодож байх юм. Тэгээ энэ зураг тарааж хүмүүсийн ярьж байгаа сонин хэвлэл энэ интернет болоод бус зүйлүүдийг ингэж улс орныхаа амьдралыг лам хүн учраас хам хүн учраас одоо сонирхож байхад ер нь бол яриа хөөрөө хүртэл их өөрчлөгдлөө. 90-ад оны эхэнд бол Америк тэгдгийн Англи гэдэг байхгүй юу, Европ тэгдэг гэхдээ зэрэг бид нөө тим юм байхтайгаа бүгдээр ингээд ангайтал хардаг байсан. Тэр үе өнгөрчээ. Өнөөдөр бол тийм баталгаагүй нотлогоогүй зүгээр сайхан гээд өнгөрдөг үе биш. Улам нарийнс жижигэрч энэ асуудлуудыг одоо ажил хөдөлмөр ярьлаа ч гэсэн бүр их нарийн нандан төлөвлөгөөтэй тэгээд одоо ямар явцтай хийгддэг энэ талаар бол өнгөрсөн жилийн телевизэд бол маш их өөрчлөлт гарсан. Тэр одоо хүний оюун ухааны гэгэрүүлсэн шинжлэх ухааны нэвтрүүлэг тэгээд маш олон улс төр эдийн засаг янз бүрийн одоо нэвтрүүлгүүд явсан. Энэ дээр бол их өөрчлөгдөж байгаа харагдлаа. Ерөөсө бүтээн байгуулалт бол бас дэлхийн хэмжээнд сэтгэдэг болж байгаа ийм хандлага Монголын ард түмний донд гарч эхэлсэн. Жишээлх юм бол одоо энэ байгуулж байгаа энэ цементийн үйлдвэрүүд байна, барилгын үйлдвэрүүд байна. Германы хамгийн өндөр технологиудыг авчирсан дэлхийн хаана байгаа. Жигтэй дэлхий дээр одоо нэгдүгээр зэрэгт орох. Тэргүүний одоо юмнуудыг авчирч ингэж сайхан угсарч. Тэгээ Монголын ард түмэнд байшин барилгын зам гүүрийн одоо ингээд цаашлах юм бол одоо маш олон зүйл идэж явах юм хувцас хонорыг үйлдвэрлэдэг маш олон үйлдвэрүүд заводууд орж ирж нээлттэй хийлээ. Тэгээд лам хүн бол нээлтэнд их очдог учраас бас тэр сайхан үйлдвэрүүдийг хамгийн түрүүнд үзэх сайхан болцоо гардаг юм. Иймэрхүү тэгээд ер нь бол эдийн засгийн хувьд бол манайх цөөхөн хүнтэй яаж одоо их юм үйлдвэрлэж болох вэ гихчлэнгээр ярьдаг байсан тэр яриа өөрчлөгдөж биднууд хязгааргүй их том хоёр зах зээлийн донд байгаа гэдэг ийм яриа сүүлийн жилд их гарлаа. Тэгээд энэ үйлдвэр заводууд бол тэр рүү чиглэсэн
том одоо санаа сэтгэл агуулсан ийм сайхан зүйлүүдийг ярьдаг болж эхэлж байна. Энээс ахгүййлаад засаг төр маань одоо энэ эдийн улс төрийнхаа бодлогыг явуулахдаа ч гэсэн урд 90-ад оны ихээр бол шууд л ингээд явуулчаал бид л мэдж байгаа гэсэн царай байдаг байсан болвол ер нь ойрын хэдэн жилээс эхлүүлээд их өөрчлөгдөж хэрвээ буруу зүйл хийсэн байх юм бол ард түмэнч одоо тэрнийг мэдэрдэг мэдлэгтэй болчих шахаж шаарддаг бол тийм учраас дорхон бодлогоо өөрчлөөд ингээд буцаад хэвэнд нь оруулж байгаа ард түмнийхээ санаа сэтгэлийг дагуулж байгаа тийм зүйлүүд харагдаж эхэлж байгаа. Энэ ардчил руу орж яваагийн жинхэнэ ардчил болж байгаагийн одоо төрх ингэж харагдаж байгаа. Ард түмнийхээ үгийг сонсдог болж байгаа. Энэ бол их сайхан санагдлаа. Ялангуяа хэвлэл мэдээлэл энэ одоо интернет тэгээд энэ одоо орчин бол нэлээд сэргийг сэтгэх болж улс орныхоо хөгжил дэвшилд бол нэлээд одоо сайхан хэрэг болж байгаа. Тэрнийг хүлээн авдаг болж байгаа. Ийм байдал бол бий болж байна. Ерөөсө их хурлын гишүүд юу ч хийсэн байх, засгийн газрын юу ч гэсэн бяданд хамаагүй юм шиг байдаг байсан бол өнгөрсөн жил 2 жилийн хооронд бол ер нь ихээхэн өөрчлөлт гарч энэ засаг төр гэдэг чинь бол бядны байгуулсан засаг төр, тийм учраас бид эдэнтэй бол ажлын хариуцлага ярих ёстой гэсэн ийм үзэл бодол. Тэгэхээр хүмүүсийн үзэл бодолд их өөрчлөлт гарлаа. Үйлдвэр завууд энэ эдийн засаг эднүүд өөрчлөлт гарч ирж байгаа, дэвшиж байгаа ийм хандлагууд байна. Намуудын хоорондын харьцаа эднүүдийг одоо лам хүн учраас энэ орныг дээшээ яваасаа Монголын маргачны тэргүүний хувьд бол харж байдаг. Тэгээ энд бол бас өөрчлөлтүүд гарч бие биенээ шахдаг, хяндаг, тэгээд ажилд нь одоо шандуулдаг ийм байдлууд үүсэж байгаа. Энэ бол ардчилсан орны энгийн бөгөөд ийм юм байхгүй бол одоо улс орон хөгждөг байд байхаа гэж ингэж санагдаж байлаа. Тэгээд өнгөрсөн жилд бол улс төр эдийн засгийн сайхан өөрчлөлтүүд гарсан, өр ширээ төлсөн, эхнийхэн төлсөн иймэрхүү маягтай одоо сайхан жил боллоо. За шашны хувьд чиглэлээ гэсэн бас их өөрчлөлт гарч байна. 1937 онд 20-30 мянган ламнараа одоо айгуутгүүлж хар шар улсууд айгуутгэлээ. Тэгээд уламжлалт одоо соёл, зан заншил тэгээд шашин болоод энэ орны дархлаа болсон коммунизмын мөр дээр тэгэлжгээд байсан тэдэнд таалагдаагүй бүх зүйлийг устгасан. Монголд хэрэгтэй ч хэрэггүй ч тэрнийг ерөөсөө ялгаагүйгээр бүгдээрингийн коммунизм л таарахгүй гэж үзэх юм бол ингээд шинжилгүйгээр судалгүйгээр ингээд үгүй хийсэн. Тэгээ энэ байдлууд бол 1990 оноос хойш шал хомдон болж Монгол улсын үндсэн хуулинд шашин шүтэж бишрэх хэрэгчлөөтэй хүний эрх хэрэгчлөө энэ гендер болоод энэ одоо байгаль хамгаалах олон төрлийн нэгүүлсэл энерлийн чигт гаргасан энэ юм бол одоо улам сайхан болж төвлөрж байна. Тэгээ 1937 онд боловсон хүчин мянгаад сүм хийдэ устгуулад тэрэн дотор залаатай байсан бурхан шүтээ тэр лам хийдүүдийн хадгалж ясан алтан мөнгө шүр сувд оюун номын юу байдгийг бүгдээрингийн хурааж аваад тэгтээ тэр Монголын хийд байсан учраас Монголын эдийн засагт хэрэг болсон гэж би ингэж боддог. Ер нь 30-40 оны эдийн засаг бол сүм хийдээс хурааж авсан алтан мөнгө шүр сувд тэр одоо зүйл тэгээд сүм хийдээс одоо баг бригадын төв гарах жишээтэй тэрний буулгаж явж байшин барих жишээтэй ингэж Монголда хэрэглэгдсэндээ тэгээд ийм үгээгүй болсон шашин 1990 оноос хойш одоо босох гэж ядаж 70-80 хүрсэн хэдэн өвгчүүд хэдхэн цөөхөн өвгчүүд улаан цэгийн үед тэсэж үлдсэн насалсан тэрхэн хэдхэн өвгөнч. Тэгээ 12-3-аас доошо жоохон хүүхдүүд 1990 онд эхэлж байлаа. Дунд нь шашны сургууль 4 жил болоод нэг 7-8 хүн 10 хүн хамгийн дээд нь 20 хүн авчихсан. Тэр шалиагүй ингээд 1970 оноос 2000 хүртэл нэг 100 гаруй хүн төгсгсөн. Тэднүүд ихэнх нь гадаас татж аваад нэг 20-30 хүнтэй дунд үеийн ийм шашин эхэлж байснаа бодох юм бол одоо бид өнөөдөр энтхт 700 гаруй хүүхэд сурч байна. Шашны сургуульд маш их одоо сурч олон анги нээсэн ингээд сурч байна. Уламжил 7 сургуулаа гаргасан. Энд бол Чойрийн номыг үзэж байна. Агийн номыг нь Дөнхөр датсан болоод агийн датсангуудад үзэж судалдаг болж байна. Тэгээ энэ жилийн хамгийн том дэвшил бол энэ жил
энтхэгт байдаг 6 том сургууль байдаг. Цогт налиндрын хийдийн уламжлал төвдөд эрэхтэй серверийн гандан гэд дотроо 2 сургуультай ийм 6 сургууль болж хөгжсөн. Тэрний уламжлалыг дасчин бол унгаач айлна гэж манайх 3 дацан нэг дороо байгуулаад тэрнийг өрсөлдүүлж ингэж гайхамшигтай эрдэмтнэрийг гаргаж ирсэн. Тэгээ тэрний уламжлал лексэргээж энтхэгт сурч байгаа. Хамгийн түрүүнд тэр олон мянган шавнар дотроос энэ жил Монголын лам 17-8 жил нам үзээд энэ жил анги дамбил харам. Тэр гадаад дотоодын төвд янз бүрийн улсууд энтхэгт дотор байдаг хүн үбидээ ладаг гэх мэт олон одоо үндэстэн тэгээ гадаад дотоодын Англи, Америк улсаас ирсэн сурж байдаг. Тэр сургуульд ханхны одоо гівчларн бин намжааг барьж нэгдүгээр зэрэгт Монгол хүн гарч ирлээ. Шалгалтаараа бол нэгдүгээрт орлоо. Тэгээ энэ бол одоо энэ жилийн маш их сонин дэвшил байлаа. Тэрнээс гадна 5 гавж гарсан. Тэргүүтээ ингээд шашны сургуулийн төгсөлтөө хийсэн Монголдоо бол энэ дашчин бол гунгаач байланд бол одоо ингээд гавжийнхаа дамжааг энэ одоо барих шин дөнгөж гаргаад ингээд цолоо хамгаалах гэж байгаа. Тэргүүтээ ингээд шашин бол ингээд доороосоо сэргийж байгаа ийм байдал одоо харагдаж байна. Энэ цогчин дугна гэж одоо бид үнэхэрийн тэр хэлмэгдэл өчнөн сүм хийдийн устгасан хөрөнгийн хураасан ямар ч болцоогүй болгосон тэр байдлаа засаг төр маань төрийн удирдлагууд маань удаадараа уучлалтгүйсэн. Тэрний үндсэн дээр бол бас одоо жигд үйл ажиллагаа явуулах. Энэ Монголын 2 сая хүн шүтдэг шашин 60-70% нь 60 гаруй хувь нь одоо шүтдэг. Тийм учраас бол тэнд энэ сүм хийдэд буддийн шашинд бол 2 сая орчим хүн одоо ирж мөргөж байгаа. Шүтэж биширж байгаа, хүндэлж байгаа ийм юм. Тийм учраас бол сүм хийдийн үйл ажиллагаа цэвэр байх, тэр ёс зүйтэй байх явдал бол ерөөсөө үндсэн хуулиар заагдсан хүний эрх хэрэгчлөө, шашны эрх хэрэгчлөөнд тулгуурлана. Тийм учраас засаг төр өөрийнхөө ард түмний тэдгээр шүтэж байгаа улсуудыг буруу явуулахгүй, шашныг буруу явуулахгүй байх нь бол засаг төрийн ажил. Тэр бол ард түмний бодсон ажил байдаг. Тийм учраас сайхан сүм хийж барьж байгаа. Энэ дотор бол энтхийн ерөнхий сайд моди ирсэн зочилж Монгол оронд зочилж ирэхдээ манай энэ цогчин дугнаар ороод тэгээд энтхгээс гаралтай манай одоо дэлхийд гайхамшигтай гүн ухаантай энэ шинжил ухаанлаг ийм сайхан шашин маань Монгол орон хурч ирээд ингээд дэлгэрээд ингээд явж байгаад их баяртай байна. Бид бол соёлын олон мянган жилийн холбоо харилцаатай явсан. Тийм учраас бол энэ соёлыг бол бид дэмжих учиртай гэж ингэж хэлээд энэ цогчин дугны голдон залах бурхан багшийг 5 м гарсан бурхан багшийг моди ерөнхий сайд одоо хийж залъя гэсэн. Ингээд энтхэгт одоо тэр 5 м бурхан багш ажил нь өрнөж байна. За тэгээд ингээд төвдөр дамжаад ирсэн болохоор түүхийг бүрдүүлэе гэсэн ийм үднэс далаа багшид ярьж айлтгсан. Ингээд одоо биднүүд моди ингэж байна. Моди ерөнхий сайд маань гэсэн би тэгээд богд ламын би барьж бүтээж өгье гэж ингэж айлтсан. Тэгээд хажуу талд нь 3 м гарсан богд лам 2 шавтай далаа багш одоо бүтээж өгч байна. Тэгээд ирээд Монголдоо бол ийм явдал үйл явдал боллоо гэж ингэж ерөнхийлөгчд айлтгсан. Тэгээд Сахиагийн элбэг дорж гэдэг ерөнхийлөгч байхдаа би өндөргийгээ нэг бүтээж өгье гэсэн. Ингээд энэ бол түүхийн ёсоор манай цогчин дуганд энэ жил энтхийн ерөнхий сайдын одоо хийсэн бурхан багш, дээрээс нь далаа багшийн хийсэн богдлам, тэгээд дээрээс нь Монгол улсын ерөнхийлөгчийн одоо хайрлж байгаа өндөргийгээ зан базар ингэж залрах гэж байгаа. Гэгтэрэнгүүтээ шашинд бол асан их олон эрдэм соёлын болоод соёлын олон сайхан зүйлүүд бий боллоо. Гадаад харилцааны хувьд бол дэлхийн буддийн шашны инк тайвны буддийн шашны дээд хэмжээний чуулга Японд төвтэй ийм одоо 47 орон хамрагдсан ийм одоо хурл байдаг. Дэлхийн одоо 4-5 том байгууллагын нэг байгаа. Энэнд би 4 жилийн өмнө ерөнхийлөгчөөр сонгогдоод тэгээд энэ жил бол Шри-Ланкад хурлаа хийлээ. 2 дахиж очиж Шри-Ланкийн ерөнхий сайд ерөнхийлөгч хурлын дарга тэргүүтээ улсуудтай уулзаж мөн одоо Санхаража гэж шашны удирдах байгаа улсуудтай уулзаад ингээд Шри-Ланкад энэ хурлыг зохион байгуулах талаар эхний ээлжиний айлчилт бол тийм байсан. Дараагаар нь бол Шри-Ланкад энэ 47 орны сайхан одоо буддистуудтай хамт хуралдлаа.
Одоо энэ дээр бол одоо Африкийн 80 орн, Латин Америкуудын 14 орн ирсэн шиг санагдаж байна. Тэгээд бусад уламжилалт газрууд шинээр ирсэн ийм 47 орн нэгдсэн ийм сайхан байгууллагын хоролд оролцож, тэгээд энд бол нэгүүлсэлийн нэрэл дэлхийн ертөнцид инх тайван тогтоох, хүүхдийн хүмүүжил, байгаль дэлхий, тэгээд одоо маш олон асуудлаар энэ улсуудаа санал солилцож ярьж ингэж байлаа. Мөн одоо энтгэхт бол энэний хэмжээний том байгууллага байдаг 50-аад орныг нэгтгэсэн. Тэрэнд бол патрон гэдэг юмд Монголын бурхан шний тэргүүнийг бол одоо томиллоо. Тэр нь бол тэр байгууллагын бодлогыг тодорхойлдог 11 хүн байдаг юм байна. Тэгээд тэрэнд бол одоо дэлхийн бүдийн шний том тэргүүнүүдтэй хамт орлоо. Энэ бол Монголын бурхан шишин бол ирээдүйтэй болж байгаа, хөгжид дэвшиж байгааг нэг гэрч боллоо гэж би ингэж хооронд өөртөө дүгнж байгаа. Иймэрхүү янзаар гадаад дотоод харилцаа болоод бүтээн байгуулалтын хувьд бол гандан хэд бол их сайхан одоо зүйлүүдийг хийлээ. Хамгийн сүүлд бол энэ дөнгөж орж ирж байгаа хаалганд орж ирсэн ирэхэд Little Buddha гэж одоо дэлхийгээр бурхан багшийн баг бяцхан үеийг одоо дүрсэлдэг юм. Тэгээд энэ одоо бяцхан Буддаг бол ингээ үүдэн дээр хийж залсан. Энд бол цэцэрлэгийн хүүхдүүд хийснээс нь хойш иргэд тойрдог, тэндээ концерт тоглодог гэднүүд болж байгаа. Ийм сайхан одоо юмнууд болж байна. Тэгээд ингээд шашин төр хоёрлонд нь бол одоо ийм сайхан үйл явдлууд үргэлжилсэн жил байлаа. Цагаан сар бол шашин төрийн баяр байсан. Тэгээд сүүлийн үед бол одоо ингээд нийтээрээ сайхан тэмдэглэдэг болж байгаа ийм юм. За ингээд бид цагаан сарын хувьд бол сайхан бэлэг дэмбэрэл бүрдүүлж сайхан одоо шинэлдэг. Энэ бол эв нэгдлийн баяр гэдэг талаар хэлж болдох ийм баяр байдیں۔ Тэгээд ахмадаас эхэлж одоо хүнд итгэж үр хүүхдүүдээ асарч найз нөхдөйгөө одоо найрсдаг ийм сайхан үе. Хамаатан садангуудаа таньдаг. Энэ олон болж байгаа өсөж үржиж байгаа үед бол бие биенийгээ танихаа байдаг. Тийм учраас цагаан сараар нэг одоо хоорондоо уулзаж шинээр төрсөн мэндэлсэн танилцаагүй байсан улсуудтайгаа танилцдаг. Ингэж одоо тэр одоо маш монголчуудад эрхэм чухал уулзалт байдаг. Тэр бол цус холилдох одоо дэлдүн юмнаас сэргийлсэн их сайхан тийм зүйл болдог. Тэрнээс гадна зан заншлын баяр гэж бас хэлж болно. Энэгээр бол зан заншлыг одоо 29-нд 29-нд одоо сайхан цэвэр цэмцгэр болгож гэр орноо цэвэрлдэг, ус тасандаа ордог. Тэгээ 29 цэвэрлэгээ хийгээд өөрөөсөө гаргадаг. Тэгээд битүүнд бол битүүн гэдгийг ямар утгаар авч үздэг вэ гэхээр энэ сар бол ингээд эхлээд ингээ аривтаж эхэлдэг 29-наас ингээд битүүн гээд шиний нэгнээс аривтаж эхлээд нарийнхан байгаа. Тэгээд яг шиний 8 болоход талдуугаа болдгоо. Тэгээд улам аривсаар гал тэгээд сайхан тэргэл сар болдог. Битүү сайхан тэргэл болж ингээ бүтэн болдог. Тэрнээс хойш ахаад хомстоод тэгээд 22 гэхэд бол яг талдуугаа болдог. Тэгээ 22-наас хойш улам хомсцоргаад 29-нд хамгийн боолоод битүүн гэдэг нь тэр сар битүүрээд ингээд харагдахгүй болж байгаа тийм үү. Тийм учраас тэр өдөр бол одоо шинэ жилийнхаа баярыг эхэлдэг. 30 оныхоо төгсгөлийг дүгнээд тэнд бол одоо зочин гэж нээвэрдэг. Сэтгэлд зөрөөтэй маргалдад барьсан хорвоо юм болсон бай тийм байх юм бол хөөрөг зөрүүлж цагаадаж хуучин ондоо одоо эвлэрч муу зүйлээ хайж ингэж орж ирдэг юм сайхан бэлэгдлийг хийдэг ийм тэгээ шиний нэгэн араад бол эдгээ бодаага одоо ахмадаас ахил золгож бэлэг дэмбэрлийн үг хэлдэг 5 мэдл зориулсан сайхан хүндэтгэлийн эдээ бодаа нүдэнд нь сайхан дүрс чихэнд нь сайхан дуу аманд нь сайхан амт тэгээд одоо нүдэнд нь юу хамарт нь сайхан үнэр ац хүчшийн үнэр ангиллуулаад энэ биеинд нь бол хив хадаг гэж ярьдаг. Хадаг бол эрхэм чухал юм байгаа. Ингэж гадаа хөдөө хайдаг, модноос дүүжилдэг ид биш байсан. Хадгийг бол маш их нанддаг. Хадаг тогтвол буян тогтдог гэж яриатай. Хадгаа дэлгүүр тавиачиж одоо тэр үед фүүсэн тавиачиж өгөөд юм хөдөлтаад авдаг. Тийм учраас бол хог саг шиг ингэж хайдаг. Тийм хүндэтгэлийн зүйл байсан. Тэгээ 1990 оноос хойш мэдэхгүй улсууд асар их 70 жил хаалцсан тэр мэдэхгүй улсууд хаа хамаагүй хайдаг гэд болсон. Хадгийг үйлдвэрлэж байгаа үйлдвэр нь ч гэсэн мэдхээ байсан.
дээлийн торох шиг зузаан юмнууд. Ер нь хэв хадаг гэдэг бол энэ биеинд их зөөлөн мэдрэмж өгч байгаа. Биеинд өргөж байгаа юм. Тэгээ ингээд одоо 5 мэдлэлт нь өргөсөн. Бие хэл сэтгэл горваараа биендээ сайхан харьцсан. Дээл хувцас сайхан товч үцэн үзсэн. Малгайгаа сайхан төвшин тавьсан. Тэгээ айлд орохдоо бол сайхан нүдний харц хоймор руу нэхэлж харж тэгээд бусд улсуудаа сайхан мэндэлдэг. Ингээд хэл сайхан байх ёстой. Тэгээд тэр хамгийн зөв зүйтэй сайхан бэлэгдлийнхаа үгийг хэлдэг. Хэрвээ баяр ёслолын битүүн болоо шиний нэгэнд бэлэг дэмбэрлгүй муу хэлэх юм бол муу үг ярьж орох юм бол айлд хизээч зочин болдгоо. Дахиад хизээч цагаан сараар болоод бусд үед уурхай байчдаг байсан. Тим имийг би харж ирсэн. Ахмад үеийнхний бэлэг дэмбэрлгүй золиг байгаа битгий дуудад гэж байгаа. Ингээд дуулсан. Тийм учраас монголчууд бол цагаан сараа бие хэл сэтгэл горвын үднээс одоо эв нэгдэл буян чуулганыг хүраадаг, нүглийг төвчдөг ийм сайхан баяр юм. За тэгээд энэ одоо сайхан баяртаа биднүүд энэ бэлэг дэмбэрлээд гэлж. Ер нь бол энэ монголчуудын цөөхөн ард түмэн асар их том дэлхий дотор амьдарч байгаа энэ дархлаа суулгах тэр бие авч явж байгаа байдал үлдээ үлдэж хоцорч бидний идэ будаа дээл хувцас ямба яслал золголго эднүүд үлдэж энэ Монгол орны дархлаа болох учиртай ирээдүйн үе маань бядан шиг ингээд залгамжилж аваад энийг ингэж үлдээж байгаа бас нэг нанжин цагаан сар наадам хоёрыг бол гайхамшигтай болгодог баяр гэж бодно. Энэвээрээ тэр торгон дээлээ өмсөд бүсээ бүсэлдэгсэн үү том бүсээ бүслээд ингээд нэг өдөр ч гэсэн Монгол болоод аваад биевиндээ Монгол хүн гэдэг чинь нэг ийм байдаг юм байна штэ гэж ингэж байгаа бол энэ даяарчтайгаа ертөнцид олдохгүй ажиллах. Бусад оронд бол бараг лал болцсон. Европ гэлээхэд бараг жил одоо дуур эднүүд дээр л нэг тэр сүултээ бенж хэднүүд өмсд лензэн малгай өмсдгөл боллоо шүү. Бед тэгэхэд бол бас одоо уламжлалаа хадгалж ирсэн тэрний өмсдөг хэрэгэлдэг ийм л маягтай байгаа. Тэгэхээр энэ бол бас цаашаа гүнзгий утгатай юм байдаг. За энэ жилийн нягуурыг үзэх юм бол энэ жил сайхан жил нохой жил бол сайхан жил болох болтой. Ер нь бол цаг хугацааны үргэлжилэл бид хүн төрлөختөн жилийн эхлэлийг тавиад зурхаагаар бодоод тэгээд энэ одон гар хоорондын шүтэн барилга дээр үндэслэж ямар нэг юмыг зурдаг хэдий боловч хүн өөрөө хичээх юм бол энийг даван туулж чаддаг ийм учиртай юм. Тийм учраас шинэ жилд бол улирлуудад бол зарим үедээ нэг жаахан ган ачигтай маягтай тийм харагдсан. Тэгээ Ахмад үеийнхэн бол жаахан биен дээрээ нэлээд болгоомжтой ажил хөдөлмөр дээр болгоомжтой байх нэг ийм шаардлагатай юм шиг ингэж зурхаа зурагдаж байгаа. Тэрнээс гадна бол малчингууд малалдаг улсууд бол нэлээд анхааралтай малдаа нэлээд хянуур хандахгүй мал бусдын эрхэнд орж ич мэдхээр өөрөөс нь хагцаа салж бусдаа улсууд хөдөлж авдаг ч юм уу. Тиймэрхүү маягийн хэм хэмжээ гарч мэдхээр нэг тийм маягийн байгаа. Тийм учраас бол малдаа нэлээд анхаарал тавьмаар гихчлэн тийм зүйлүүд харагдана лээ. Тэгээ ер нь одоо бид өөрсдөө Бурхан багш одоо өөрийн хааварлагсан тэр бол ертөнцийн хууль юм шиг байна. Яагаад гэвэл хүн өөрөө зүтгэж чадах юм бол хүн өөрөө сайн сайхан байж чадах юм бол муу зүйлийг үгүй болгож чаддаг. Яагаад Бурхан багшийн сургаал дотор чиг төгсгийгээрсэн Бурханы итгэх болж болно гэж айлдаж байгаа явдал бол хүн бол өөрчлөгдөв юм а гэж. Ямар ч хүнд өөрчлөгддөг бие хэл сэтгэл ухрын хөгжил дэвшил ирдэг юм а гэдгийг үндэс юм байна. Тийм учраас сайн сайхан явахыг бид өөрсдөө мэдэж, өөрсдийн хичээл зүтгэл буянч болгоныг хараад нүглийг төвчиж, сайхан сэтгэлтэй, сайхан ажил хөдөлмөрлөж ингэх юм бол амьдрал сайхан байх учиртай юм байна. Тэгээд Монголын ард том та бүхэндээ ирж байгаа нөхөй жилдээ эвтэй түнжинтэй бивнийга хүнд итгэсэн сайхан үг хэлэхэд тэр гадна талын ертөнц над руу сайхан хардаг болдог. Муухай үг хэлж давшид дайрч муухай хэлэлцэх юм бол тэндээс яг л тийм хэмжээний юм над руу хүрээд ирдэг гэдэг л энэ хүн төрлөختний харан шингийн хууль байгаа. Тийм учраас бид ертөнцтэй бусдтай бусдад ах トゥ нэр хамаатан садан нөхөр сүүдэр үр хөвгтэйгээ хичнээн л одоо ухаанаар сайхан эвсэг ханднав тэр ертөнц над руу эвсэг хандах юм байгаа. Тэгээд
Тийм учраас та бүхэндээ эвтэй зүйтэй байгаарай гэж ингэж. Тэгээд одоо урт настай удаанжралтай өвчин зовлонгүй харчлах шалтгаан аваар осол арх тамхи тэргүүтэй зүйлээс анхад барчдаггүй мэд сууж тэгээд эд таваар элбэгдэл үр хөөхд өнөрөлтөх нь хамгийн сайн сайхан байх үлзийтэй хэрэглэг төвшүүлье. Зөндөө болсон. Хасаараад яасан даа тэгтээ. Энэ цагаан сарын өдөр одоо тийм юм яриач яах вэ? Тийм ээ шиний нэгэнд сүүлээр ирж асуугаараа сайхан ярьж өгье. Тэгээд 61 ингээ нэрэлсэн байдیں۔ Тэгээд тэргээр нь бэлэгдэн бирлээ л. Тэр одоо онжлог шалбаруу тайлбарлаад байлээ. Тийм юм хааваа. Одоо болсон доо энийг аваад. За одоо ингээд ерөнхийдөө гарцгаалцгаа. Тэгээд цаад эргээд